сэдв бол давхар дөрөв ихтэй. Та сэдвийн нэрийг өөр хэлж байна. Хүчин тэнцвэрийн онцлог гэсэн сэдв харсан юм байна. Жоохон өмнө өгсөн сэдвээсээ жоохон өөрчлөгдсөн. Сайн бацхан багш нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За ер нь бол сая мөсөл агшаа ярьсантай сэдв бол нэг байна. Гэхдээ бас юу адилхан ч байх нь хаашаа юм. Гэхдээ бүжгийн жүжигчдийн сургах, бүжиглэх одоо концертмейстерийн оролцоо өөр бол нарийн ажиллагаа бол яалтчгүй чухал байдаг. Дуулаач болон хөгжмийн концертмейстерүүд одоо дуулаачтай ажиллах, хөгжмөнтэй ажиллах, бүжгийн концертмейстерээр ажиллахын ялгаа бол бас нэлээд ялгаатай байдаг. Дуу болон хөгжмөнтэй ажиллаж байгаа концертмейстерүүд бол одоо сонсоод тэдний партийг давхар хараад тоглодог бол бүжгийн концертмейстерээр ажиллаж байгаа хүн бол одоо сурагчдын хөдөлгөөн хийж байгаа хөдөлгөөн за тухайн одоо хөдөлгөөний амьсгаа, акцент, хэм хэмнэлтэн тохируулж тааруулж тоглох тэдгээрийг маш харж тоглох шаардлагатай байдаг. Бүжгийн хөдөлгөөн нь өөрөө маш олон янз байдаг. Тэгээд нэг хөдөлгөөнийг олон өнгө аястай хийж болох бөгөөд одоо тухайн үед багш одоо ямар эмгэглүүлэг буюу комбинац өгч тэрийг хараад одоо тэр тухайн комбинацид тохирсон хөгжмийг тухайн үед нь одоо тааруулж, тохируулж хөдөлгөөний тэр гүйцэтгэл хөгжмөө одоо тохируулан тоглох шаардлага байдгаараа одоо бусад дуулаач хөгжмийн концертмейстерүүдээс ялгаатай байдаг. Бага ангид бол сурагчдыг харж тоглох, тэдний одоо хөдөлгөөний гүйцэтгэх дэм болж одоо тоглодог болвол том ангид ороод ирэхээр одоо сурагч оюутнууд маань хөгжмөндөө тохируулж хөгжмийг мэдэрч хөдөлгөөндөө тохирч одоо бүжиглэх хэрэгтэй байдаг. За бүжгийн концертмейстерээр ажиллах бол одоо мэдж явах хэрэгтэй чадваруудаас дурдсан бүжгийн үндсэн хөдөлгөөний талаар одоо тухайн концертмейстер тодорхой хэмжээгээр мэдлэгтэй байх, чөлөө сэтгэмжийн тоглолтыг эзэмшсэн байх, бүжгийн уран яруу илэрхийлэмжээр бүжгийн хөдөлгөөний утга санааг илэрхийлэх, бүрслэн батлах чадвартай байх, мөн нот шууд харж тоглох гэдэг ийм чадваруудыг бол нэг төрөнд эзэмшсэн байх шаардлагатай гэж бодож байна. Ер нь бол бүжгийн одоо дасгалд зориулагдсан бас хөгжмүүд тэр олон элбэг биш байдаг. Манайд бол яг ингээд тавигдсан гарын авлага бол одоо ховор байдаг. Одоо гадны Оросын тийм одоо гаднаас бид нэр өөрсдийнхээ боломжоор ил хаагуул хийгээд байгааг нь баяжуулах юм уу тийм маягаар одоо ерөнхийдөө гарын авлагуудаа бэлтгэж энэ аянуудаа олж тоглодог. Тэгээд энд би нэг жишээ дурдах гэж байна л да. Бүжгийн хичээлийн дасгал нь одоо тэр тухайн хөгжмөнд зориулж тэр дасгал тавигдаагүй. Бид тэр дасгалд зориулж альва нэг тохирох хөгжмийг сонгон авч тааруулж тоглох тийм шаардлага бол нэлээдгүй гардаг. Тэрний нэг жишээ бол одоо энд ардын тайзны бүжгийн хичээлээр Батман Фонзо гэдэг хөдөлгөөний би энэ жишээ авсан байгаа. Энэ Батман Фонзо гэдэг хөдөлгөөн маань өөрөө одоо урсах хайлах гэсэн тийм үргэлжилсэн тэнцвэрлэн хөдөлгөөн байдаг. Тэгэхээр одоо энэ банд өөрийн хоёрдугаар үзэгдлийн хэсгээс би энэ авсан байна л да. Энэ өөрийнх нь үндсэн бичлэг нь бол одоо яг 100 гарын хэсгүүд 100 гар бол нэлээ их юм аккордын маягтай олон давхар ноотууд байгаа тийм. Тэгэхээр яг энэгээр тоглоход бол одоо яг арай жоохон бага ангид ч юм уу арай нэг тийм үргэлжилсэн тэр хөдөлгөөнийг илэрхийлэх хурцлага дутагдaltaй гэж би бол үзсэн. Тэр хөдөлгөөнд тохируулаад 100 гарыг бол юм арпежо маягаар өөрчилж тоглох нь арай одоо илүү хөдөлгөөнтэйгээ илүү наалтна гэж тохирно гэж үзсэн учраас ингэж одоо өөрчлөх жишээ нэ. Тэгэхээр нөгөө ингээд харахад актур бичлэг нь бол ингээд шал өөр болсон. Энэ зохиол мөн үү гэж харахаар ингээд өөрчлөгдөж бичигдсэн байгаа. Тэгэхээр энэ маягаар одоо нэг биш нэлээд олон хөдөлгөөнд нэлээд олон хөгжмийг бид нэр одоо тухайн зохиолчийн бичснээс нь өөрчилж
одоо нэг хасандаа одоо эвдэж гэсэн үг шүү дээ. Хүний ингээд зохиогоор бичсэн зохиолыг бид нэр өөрсдийнхаараа айгүй хамаагүй дураараа ингээд өөрчлөөд тэр хөдөлгөөнд тохируулаад тоглож байгаа. Хэрвээ магадгүй одоо Монголд одоо тийм гарын авлага зориулагдсан юм зохиолууд байдаг байсан бол бас тэр олон хүний зохиолыг ингэж эвдэж өөрчилж тоглох шаардлага гарахгүй байсан бахаа гэж бодож байна. Концертмейстер нь бол бүжгийн концертмейстер нь хэдийгээр бүжгийн багш биш гэсэн тухайн одоо тасгийн хөдөлгөөний нэр томьёо хийж гүйцэтгэх дүрм журмыг тэгээ одоо багшаас дутуугүй мэдсэн байх тухайн сурагч оюутнуудын хөдөлгөөн тус бүрийн онцлогийг одоо бүжгийн зохиомж утга санаа илэрхийллийг хөгжмөөр тодтгон бүрэн төгс гаргахад томоохон үүрэг гүйцэтгэдэг одоо тийм чадварыг эзэмсэн мэргэжилтэн байх ёстой. За мөн бас нэг энд нэг жишээ хэлэх гээд байна л да. Одоо энэ Тоднуур бүжгийн жүжигийн Испани бүжгийн хэсгийг бас яасан одоо авсан байна жишээ нь. Энэ бол өөрөө одоо нөгөө найр хөгжим оркестрийн оркестр одоо тоглодог хизээч одоо балетын бүжгийн жүжигийг тайзан дээр даан төгөлдөр хуураар тоглодог. Гэхдээ энэ бол одоо бид нар сургууль хийхийн тулд одоо сургалтандаа төгөлдөр хууртай хийх болно. Тэгэхээр зэрэг яг энэ бичлэлтийг жишээ нь энэ хэсгийг одоо энэ бичлэлээр ингээд бүгдийг ингээд баруун гарын давхар натаа тоглоод зүүн гарын ингээд бүх 4-5 нотын зэрэг ингээд тоглоход бол яг энэ зохиол маань өөрөө аюул хурдтай маш их юм жижиг штрих механизмуудтай тийм учраас энийг яг төгөлдөр хуураар ингээд бүтэн тоглох болоод боломжгүй. Ер нь бол маш их тоглож байгаа одоо концертмейстер маш их гарын ачаалал өгдөг. Тийм учраас бас яалтчгүй одоо шаардлагаар бид нар одоо хөнгөн бүжигтэн тааруулж тоглохын тулд тохируулж одоо зарим нэг нотыг хасах, хялбарчлах, хөнгөвчлөх маягаар тоглох шаардлага гардаг. Энэ бол одоо үндсэн бичлэлээр байж байгаа боловч энийг одоо нэгийг орхидог ч юм уу одоо яг аль эвтэйхэн байхаар гэхдээ аль болох баялаг байхаар ингэж одоо хялбарчлан тоглох шаардлагатай байдаг. За хөгжмийн дунд сургууль болон дээд сургууль ингээд төгсөөд орж ирсэн манай төгсөгч төгөлдөр хуурчид бол одоо бүжигийн салбарт ажиллахад хамгийн одоо тулгымцсан асуудал нь ямар ч энэ одоо ажиллаж байгаа салбарын талаар ойлголт мэдлэг байхгүй. Энэ ямар нэртэй хөдөлгөөн хийгээд байгаа нь тэрийг мэддэггүй, ойлгохгүй. Гэтэл одоо бусад хөгжим дуун дээр ч юм ажиллаж байгаа хүмүүс бол ингээд ажил дээр гарахад ямар ч үс ойлголт авсан тэр бол ажиллахад хүндрэлгүй. Бүжиг дээр ирэхэд одоо юу ч мэдэхгүй ойлгохгүй хүндтэй айгүй тийм сэтгэл зүйн хувьд маш их юм хүндрэл одоо нэг хэсэндээ сэтгэл зүйн хувьд их дарамт болдог. Тэрийг одоо ойлгож судлаад тэр ямар хөдөлгөөн хийгээд байгаа энэ ямар утгатай гэдгийг мэдхийн тулд бас нэлээдгүй хугацаа зарцуулдаг. Тэрийг ойлгохсээр байтал одоо нэг жил өнгөрдөг, нэг жилийн дараа ийм л юм хийх гэсэн байна гэдгийг зарим нь дөнгөж ойлгож эхэлдэг ч юм уу. Тийм их хугацаа их зарцуулдаг. Тэгэхээр зэрэг мэдээж тодорхой одоо шаардлагын хүрээнд энэ сурагч оюутнуудад бас ойлголт өгж явах хэрэгтэй гэдэг тэр санааг бас давхар оруулъя. За нэг зүйл байгаа. Ер нь бол одоо энэ Багаануудын нэрмж талын улсын Орчин албаны улсын балетын академид бол мэргэжлийн концертмейстер, бүжгийн концертмейстер бэлтгэх тийм анги сургалт хичээлдэг юм байлаа. Тэгээ манайд бол яг энийг бас тодорхой хэмжээгээр бас нэг өөрсдөндөө ажил олгож хэрэгжүүлж бас бодлогын төвшөнд авч үзэх хэрэгтэй юм болов уу гэж боддгийн. За тэгээ юу нэг эцэст нь болоод одоо энэ сургалт нь түрүү самуус ойлгох шиг хийснээр ингээд одоо хичээл цаг оруулах тий сүүлийн одоо нэг 3-4 жил бол тодорхой хэмжээгээр дадлын хичээлгээд одоо төлбөр өрийн оюутнууд манай техникт ажилладаг болсноос хойш бас жоохон ч гэсэн үр дүн өгөх тийм шинж харагдаж байгаа. Гэхдээ энэ бол бас тийм хангалттай төвшөнд хүрч чадахгүй байгаа. Тэгэхээр энийг одоо ер нь яг бүр ингээд бодлогын чанартай ажил болгоод бүр хэрэгжүүлээд бүр энэ даруй юм асуудал шийдвэл зүгээр юм уу гэж бодож байна.
За өнөөдрийн манай бүжгийн техникийн хамгийн сүүлийн